Сайн байцгаана уу? Та бүхэндээ үзэх өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр бөөх хүн гэж яг ямар хүнийг хэлдэг талаар бичлэг хийх гэж байна. Тэгээд энэ бичлэгийг ойлгомжтой байлгахын тулд хамгийн нэгдүгээрт би хүмүүст цорын ганц эцсийн үнэн гэсэн юм туйлширсан сэтгэлгээгээ түр хойш нь тавиад юмсыг давхарцсан олон талаас хардаг сэтгэлгээгээр энэ бичлэгийг бодож сонсохыг санал болгож байна. Яагаад гэхээр альва зүйл угаасаа туйлд цорын ганц эцсийн үнэн гэх зүйл байхаасаа илүүтэйгээр маш олон давхарцсан хүчин зүйлийн нөлөөлөл дунд бий болдог. Тэгээд жам зүй тогтол нь өөрөө хурах, түгэх гэсэн хоёр үйлдэлтэй. Үйлдэл гэж хэлэх нь зөв. Хоёр урсгалтай гэж хэлээ. Тэгэхээр энэ түгэх, хурах гэдэг хоёр урсгал нь манай буурлын буулгаж өгсөн хоёр судар дээр хоёулын дээр нь зэрэгцэн явагддаг гэж бичигдсэн байдаг. Түгээнгээ хураадаг, хураангаа түгээдэг буюу энэ хоёр нь юм давхардмал шинжтэй байдгаас ээлжилдэггүй. Гэхдээ яг ээлжилдэг. Гэхдээ яг бүр орчлон хорвоогийн бүр нийт зүй тогтлын хүрээнд бол энэ давхарцсан байдлаар явдаг. Тэгэхээр бүгдээрээ энэ хоёр сэтгэлгээг зөвхөн нэгийг нь голчлох биш, хоёулангийн ээлжлэн болон давхарцсан байдлаар хэрэглэж, ашиглаж сурах хэрэгтэй. За хурах урсгалыг би бэлэг талтай зөвлүүлж хэлэх нь зөв болов уу гэж бодоод байна. Тэгэхээр бэлэг тал буюу зүүн мэдрэмжийн талыг хурах урсгалтай зөвлөлээд түгэх урсгалын болохоор би арга талын илүү дистаралалт логик сэтгэлгээтэй зөвлөмөр байгаа байхгүй юу. За тэгээд улаач хүн бол яг ямар байх ёстой вэ гэхээр зүүн мэдрэмжтэй байх буюу чөлөөт задгаа сэтгэлгээтэй. За энэ нь болохоор зөвхөн л чөлөөт задгаа сэтгэлгээ зүүн мэдрэмж гэдэг үгээр хязгаарлаж болохгүй ойлголт байдаг юм аа. Энэ чинь өөрөө олон талтай юм гэдэг чинь өөрөө олон хүчин зүйлийн нөлөөгөөр бүрэлдэн тогтдог учраас зөвхөн зүүн мэдрэмж бол сайн зүйл юм. Зүүн бол зүүн юм гэж хатгахын өмнө бүрдлүүдийг нь тодорхойлох шаардлагатай. Үгүй бол хийсвэр хоосон барьцгүй хуурмаг ойлголт болж тархинд тогтдог учраас ийм ойлголтоор улаачлах үйлийг төсөөлчих юм бол энэ зөв замд чигт хөтлөж зөв гарц гаргалгааг олоход саадтай. За энэ болохоор нөгөө өөрөө амар өргөн цар хүрээтэй жоохон зэгцлэхэд хэцүү ойлголт байгаа учраас би өнөөдрийн бичлэг дээр жоохон гацж төгдөрч ярьж магадгүй шинжтэй байна. Би өөрөө ингээд бичээд зэгцлэе гэсэн боловч тэгэл болж өгөхгүй. Тэгээд шууд ярангаа зэгцлэхээр энд сууж байна. За тэгэхээр чөлөөт задгаа сэтгэлгээ буюу хурах үйл явцыг ярих гэж штэ. Тэгэхээр энэ маань болохоор за нэгдүгээр чөлөөт задгаа сэтгэлгээ, хоёрдугаарт бэлэг талыг төлөвлөгнө, гуравдугаарт автомхай биеэс сулдаг, дагамхай, хэтэрвэл донцох, солиорох, гажуудаж буруудвал, хазаалт, бухшмал ихэр үсгдэг ийм зүйл байгаа. За тэгэхээр улаач хүн бол хамгийн нэгдүгээрт задгаа сэтгэлгээтэй хайрцаг багтай байж энэ толгой дотор байгаагаасаа илүү гадуур зүйлийг татаж санд сэрж унших ийм шаардлага үүсдэг учраас энэ дэвсээ суурь бол зайлшгүй байх шаардлагатай. Улаач байж магадгүй, улаач болох гэж байгаа хүмүүс энэ задгаа сэтгэлгээ буюу энэ хурах урсгалыг үл тоож орхигдуулж болохгүй. Тэгэх юм бол зүүн мэдрэмж муудна. За
их олон үгээр хилэгдээд байгаас нэг бол бэлэг таал, нэг бол хурах урсгал, нэг бол зөв мэдрэмж, эсвэл авталт гажуудал, эсвэл бухшмал гэд олон нэрээр нэрлэж болох энэ зүйл нь тухайн орон зай цаг хугацаа нөхцөл байдлаасаа хамаарч юу гэж нэрлэгдэх нь тодорхойлогдно. Хэрвээ уншиж тайлж чадахгүй, удаасан, хайхрахгүй, бугшаасан бол тэр зүйл зөв мэдрэмж гэхээсээ илүү бугшмал болцсон байна. Эсвэл зүйтэйгээр учрыг нь тайлж одоо хужрыг нь тунгааж ойлгож чадахгүй үед зөв мэдрэмж гэдэг зүйл бол авталт, хазаалт, гажуудал, солиорол, дэмэрэл болсон байна. Зүйтэйгээр уншиж тайлж чадж байгаа тохиолдолд яг зөв гэдэг үгээрээ хилэгдэж болно. Зөв бэлэг гэдэг үгээрээ хилэгдэж болно. Нөгөө талаар хайрцаглахгүй сэтгэлийг чөлөөт задгаа сэтгэлгээ гэж хэлэх боловч буцаагаад одоо задгаа сэтгэснийхээ ардаас хайрцаглаж төгжиж явахгүй бол энэ хит их задгаарл хязгааргүй огторгой руу халих буюу цаг хугацаа орон зайгаасаа хэтэрхий асрах, магадгүй өвчлөл, гажуултлын түвшин рүү хазаах магадлал бас байгаа. Дээрээс нь хаанаас юуг хэрхэн яаж татаж уншиж байна вэ гэдгээ ялгаж таньж байна уу гэдэг нь их чухал. Ялгаж таних чадахгүй байгаа тохиолдолд эн чинь холдоод учир нь олдохгүй зөв бэлэг гэдэг утгаасаа хазаагаад мухар сүсгийн төвшөнд очиж болно. Тэгэхээр бэлэгдэлт зүүн бэлгийн төвшөнд бол зайлшгүй тайлах, дүгнэх, цэгнэх, тэгээд учир шалтгаан болон гарц гаргалгааны холболтыг хийх ийм хайрцаглалт, цэгцэлгээ, эрэмб дараат сэтгэлгээг заавал оролцуулах шаардлагатай. Дан одоо зөнгөөрөө явах юм бол одоо бэлэг ертөнц гэдэг чинь ийм хязгааргүй ийм хэлбэртэй зүйл учраас тэндээс одоо юу орж ирж байгаа, юу татаж авч байгаа мэдгүй бол тэрэндээ ухамсаргүйгээр удирдагдах юм бол энэ яавч голчтой хөвөл болж чадахгүй. Энэ бол бараг хазайлт болох нь гарцаагүй зүйл юм аа. Тэгэхээр энэ чөлөөт задгаа сэтгэлгээ хураах үйл явц, за тэгээд зөв бэлэг, дээрэс нь авталт, бугшмал гэх мэт ийм олон бүрдлийг агуулж байгаа энэ бэлэгдэх үйл явцыг арай ойлгохоор ойртуулах юм бол би төвлөрөх гэж нэрлэх нь зөв юм болов уу гэж бодоод байгаа. Яг зүйт утгуудыг нь базаад төвлөрөл гэдэг утган дээр зангидж байгаа байхгүй юу? За яагаад төвлөрөх гэж хэлж байгаа вэ гэхээр улаачийн чадвар юмд автах, тэгээд бие сул тавих, хажуугаас нь ажиглах ийм чадвар бол зайлшгүй байх шаардлагатай. Тэгжиж онгодоо болгодог байхгүй. Тэгэхгүй тэгээд өөрийнхөө хайрцаг сэтгэлгээгээр өөрийнхөө одоогийн байгаа сэтгэлгээгээр дайраадах юм бол тэр нөгөө онгодоо юм ярилдгүү ч юм уу, хөдлөгдгүү ч юм уу, өөрөөр нь болохгүйгээс болоод онгодын биежилт цаашлаадаа одоо бууд суух тэр зан үйл чинь хориг саадтай болж эхлэн шүү дээ. Тийм учраас сул тавьж явах ёстой. Сул тавина гэдэг чинь нөгөө талаараа альва зүйлд автна гэсэн үг байхгүй. Өөрийн толгойг мэд одоо захирагдана гэсэн үг шүү. Зөвөр энэ биедээ өөрийн биедээ эзэн биш болчихно гэсэн үг. Тэгээд юу мэдрэгдэн юу орж ирэн тэрийг ингээ бэлэг танхаа гаргаж одоо хилж айлдаж биеэрээ үлдэж ингэж бөөлдөг шүү дээ. Тэгэхээр энийг яг нөгөө зүйт ёсны дагуу хийхгүй бол эн чинь мунхрал гажуудал, хажуугаар нь холилдмол, үл ойлгогдох байдал, мухардал, за тэгээ эцсийн дүндээ бугшмал, харанхуй мунхаглал руу хөтөлж болох юм үйл явц байгаамаа. Тэгэхээр ямар үед нь цензур тавих уу, ямар үед нь цензуртгүй сул тавих уу гэх мэт нөгөө асуудал угаасаа улаач биднэрт угаасаа гардаг. Аль үед нь би өөрөө яриад байгаа, аль нь онгоцын хизээд намаа татхын, хизээд нь сул тавихын гэдгээ яваанда бид нэр ингээд буулцуултынхаа явцад ялгаж сурдаг. Гэхдээ одоо энийг ингээ онлайн төвшөнд цэгцлэх юм бол төвлөрөл гэдэг үгээр нэрлэх шаардлагатай юм байна гэж зүгээр миний зүгээс
өөрийнхөө үгээр гаргаж тавьж байгаамаа. За яагаад төвлөрөл гэдэг үг ашиглаж байгаа вэ гэх юм бол эхлээд задгаас тэгээд автаад өөрийн биеэ ингээд сул тавьж өгөөд байгаа мэт боловч ингээ 3 жил онгод буулгах хугацаанд миний ажигласан зүйл гэх юм бол одоо эн чинь нэг юм чөлөөт задгаа сэтгээд байгаа биеэ сул тавиад байгаа онгодтой автаад байгаа гэхээсээ илүү өндөр түвшний төвлөрлийн процесс яваад байна гэдгийг би ингээд ажиглаж үзсэн юм аа. Өндөр түвшний гэж хэлж байгаа нь зүгээр ингээд ном уншихтаа төвлөрлөөс арай илүү дээгүүр түвшний одоо юм хүмүүс бол транс гэж ярьдаг штэ, транст орох энэ төр гэж ярьдаг. Тиймэрхүү түвшний бүр ингээд өөрийгөө түгжих, өөрийгөө зогсоох, тэгээд ажиглахдаа бүр ажиглаж байгаа зүйлээ өөрөө юм шиг мэдэрч ажиглах, дотор нь орж ажиглах ийм процесс өрнөж байгаа болохоор энийг төвлөрөх чадвар гэж нэрлэвэл зохистой юм байна гэж одоо би ч нэг үзээд байгаа юм биш. Ер нь бол онгод надад санаа өгөөл хэлүүлж байгаамаа. Тэгэхээр онгод буулгах гэдэг нь өндөр түвшний төвлөрөх процесс байдаг байх нэ. Төвлөрөөд төвлөрсний үндсэн дээр онгодынхоо одоо дотор орсон мэт ер нь бол онгод бидний дотор ороод байна л гэсэн өнцгөөс бид нэр үргэлж харж ирсэн. Гэхдээ би энэ удаа ингэж ярих гэж байгаа байхгүй. Бид нар өөрсдөө онгодынхоо дотор орсон мэт төвлөрөлд орж одоо би яг өөрөө онгод болцсон мэдтэй онгод буугаад ирлээ гэхээр би өөрөө онгодынхоо дотор ороод онгод болцсон мэт тийм төвлөрөлд ороод тэгээд онгодынхоо оюун тархиар хэсүүжлээ тэрийг нь дагаж мөрлөх чадварыг, тэрийг нь тайлж ойлгох, хүлээн зөвшөх, үнэлэх, итгэх чадварыг бүрэлдүүлэхийн тулд анхны суурь чадвар нь төвлөрөх чадвар юм байна гэж хэлэх гээд байгаа юм аа. За төвлөрөх гэдэг үгээ ойлгохын тулд хамгийн их бидний ойлгодог утгаар нь хэлэх юм бол анхаарал төвлөрөх үйл явц байна те. Анхаарал төвлөрөх буюу нэг юмд одоо энэ үзхийг л би ингээд харах нь штэ. Шар өнгөтэй юм байна, цэнхэр өнгөтэй юм байна, бал юм байна, мөр үлдээд тийм байна. Энүүгээр юу хийдгийг, энэ анх яаж бий болсон бол, энэ яаж хөгжиж хувьсан бол, энүүгээр би ингээд ертөнцийг өөрчилж болох уу, ертөнцийг устгаж болох уу гэх мэт ингээд бүр цаашаага энэтэй холбоотой бүх зүйлийг ингээд нэг нэгээр нь нэгжиж бодоод цааш нь ухаад явахыг хэлж байгаа байхгүй юу. Цааш нь ухаад бүр үндсэнд нь тулгалаа, буцаагаад энэ дээр нь авчирлаа. Нөгөө нэг юм бүтэн эргэлтээ хийхийг хэлээд байна л та. Ингээд энэ хооронд анхаарал сарнихгүй байх ёстой буюу тас хин тамаатай ингээл орхидог ч юм уу. Тас үзэгнээс би одоо ийм бодоод тахтаж явах те би ч одоо солиорж байгаа юм биш үү гэдэг ч юм уу. Эсвэл те үзгээр ертөнцийг өөрчилж болох байсан ч тэр мэдлэгийг хинт хэрэгтэй юм ч гэдэг юм уу. Ингээд орхиод байхгүй төвлөрөхийг хэлж байгаа. Тэгэд яг би сая 3 л жишээ хэллээ шүү. Өөр олон юмнууд байгаа. Тэгэнгүүт тэгэж орхихгүй байхын тулд хүнд ямар чадварууд суур дэвсээ болж байж байх хэрэгтэй вэ гэвэл юмсыг танин мэдэж суралцах хүсэл сонирхол танин мэдсэн зүйлийнхаа арын утга санаа үн цэнийг үнэлэх чадвар, үнэлсэн зүйлээ үн цэнтэй бодтой тусгал буулгах юм байна гэдгийг баттай үнэлсний үндсэн дээр түндэ итгэл өгөх чадвар гих мэт шүү. Тийм учраас энийг инрэх хэрэгтэй. Одоо үзгэн дээр инрэх гэхээр жоохон наалтахгүй л байна л да. Гэтэ энэ үзэг бол ингээд байх ёстой учраас байж байгаа. Энэгүй бол бид нар ингээ юм бичиж чадахгүй, юм бичих анхны суурийг эн чинь бас хөргөн минь тавьсан байхгүй юу? Үг хэлээрээ биш те хажууд байхгүй хүнтэй харилцах суурийг энэ үзэг гэдэг юм чинь тавьсан байгаа штэ. Тэгэхээр энэ үзэг гэдэг зүйлийн чинь оршихуй байх ёстой юм гэдэг чинь инрэл ахгүй. Тэгээд энэ байснараа ийм үр дүнд хүргэсэн учраас бас хүндлэх тэ эн чинь
үр өгөөжтэй юм, ач холбогдолтой юм байснараа олон зүйлийн үндэс суурь дэвсээ болж хэрэглэгдэхүүн болж ашиглагдаж олон үр өгөөжийг олон устгал суйрлыг дагуулсан ийм оршихуй бодит оршихуй юм аа гэдэг ийм хүндлэлийг үзүүлж гих мэт. За ийм суур дэвсээ тэ инэрх хүндлэх итгэх үнэлэх танин мэдэх суралцах гэх мэт ийм суур дэвсээ чадамжуудыг агсаж байж эн чин нийлхээрээ тэр анхаарал сарндгүй нэг юмда бүтэн төвлөрж арын утгыг бүрэн тооцоолдог оюун ухааныг одоо энд бэлтэж байгаа байхгүй юу. Тэгэхээр мэдээж хүн болгон анханасаа шууд л ингээл өндөр төвшөнд төвлөрч чадахгүй, төвлөрлийг багаар сурна. Эхлээд танин мэдхүйн ардах ач холбогдол тэрийг тэмтрээд үдсний үндсэн дээр одоо суралцгын ач холбогдол. За тэгээд суралцгын ач холбогдлыг мэдэрснээр одоо үнэлэх чадвар, үнэлсний үндсэн дээр альва зүйлийг инэрх хүндлэх. Тэгээд инэрч хүндэлсний үндсэн дээр тэр зүйлд итгэл өгч байх оршихуйг нь хамгаалах, сэтгэл дотроос ундрах гэх мэт ийм маш өргөн цар хүрээтэй хүнээс оюун ухааны их хүчин чармайлж шаарддаг ийм эрдэмүүдийг суралцдаг байх нэ. За тэгээд танин мэдхүйн хоёр арга байдаг нь нэг нь чөлөөт задгай сэтгэлгээ гэд би түрүүн хурах урсгал гэж хэлсэн. Дараачих нь хайрцаглах, түгжих буюу цэгцлэх буюу нэг дистаралалт эрэмтэй сэтгэлгээ буюу түгэх урсгал гэж хэлсэн. За тэгэхээр чөлөөт задгай сэтгэлгээг яагаад хурхаар нэрлээд байгаа вэ гэх юм бол чөлөөт задгай сэтгэлгээний үеэр аливаа зүйлийг өөрлөгөө оруулах аливаа зүйлийг гаднаас ингээд хураах одоо хайрцаглаж түгжгүй юмыг нээлттэй хүлээж авах чадвар ажиллана. Гэхдээ зөвхөн энэ чадвараар бол үйлдэл байхгүй. Үг болж гарахгүй, цэгцлэгдэхгүй, нэгтгэгдэхгүй, тэгээд шийдэлгүй, гарц гаргалгаагүй болоо явчихна. Тэгэхээр ард нь заавал цэгцэлж, ирэмблэх, нөгөө холболт хийх, тэгээд эцсийн цэгийг хатгах буюу ингээд эцэстээ хайрцаглаж түгжих тэр үйл сэтгэлгээний одоо үйлдэл заавал явж явах хэрэгтэй. Тэгжээж энэ бэлэг байгаа зүйлийг хурааж аваад арга руу буулгаж авах. Тэгэхээр энэ хоёр ингээд зэрэгцэн эсвэл ядаж ээлжилж ажиллаж байхгүй нэгийг орхигдуулах юм бол бүгшин. Үйлдэл болж гарахгүй, үг болж унахгүй, ямар нэгэн гарц гаргалгаа шийдвэр болж амилахгүй байгаа тэр бэлэгдэж олсон татсан хураасан мэдлэг чинь гарахгүй төгжигдээд тэгээд нэмж татаад байх юм бол бухшмал үүсгэн гэхэр ч ойлгомжтой шүү дээ. Тэр чинь ингээд байд суухан аргагүй болоод сэтгэл хөдлөл болж нөгөө биеийг ухамсаргүй удирдаад гэд би өмнөх бичлэг дээр ярьсан. Тэгээд тиймэрхүү байдлаар ер нь бол хазаалт болчихно гэсэн үг. Тэгэнгүүт зөвхөн цэгцлээд байхаар чинь эн чинь нөгөө хатангар болчих واخгүй юу? Одоо гаднаас юу ч оруулж ирэхгүй. Бага юмаа л гэсэн шидэр цэгцлээд байгаа юмаа л одоо жишээлбэл нэг 35 үсэг байлаа гэх тэндээс 10 үсгийг л мэддэг байл та. Тэгээ нэмээд ингээ 25-ыг сурах хэрэгтэй багт ч үгүйгээд 10 үсгээрээ л үг бүтээгээд хэрэглээд байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхэр чин ингээд өөр олон үгийг тэр хүн 25 үсгийг байдгүй юм шиг үл хайхарч хайрцагснараа 25 үсэг нэмэгдээд бүтээж болох олон үгийг хэрэглэнээсээ хасаа ичиж байгаа байхгүй. Тэгэхээр үг бүтээх чадвар чинь сэтгэлгээтэй холбоотой. Тэгээд тэр 25 үгээр бүтээгдэх бүх сэтгэлгээг хасаа ичиж байна л гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр чинь яг дангаараа ойл юм хоёлаа уйтан тарихтай болгодог. Учираас энэ хоёрыг давхцуулж давхцуулж чадахгүй юмаа гэхэд ядаж ээлж дараалан хоёлынгийн ямар ч байсан хийдэг байх хэвээр. Тэгжиж одоо тэр
төвлөрлийн нөгөө эхний шатууд тавигдах байхгүй. Одоо танин мэдхийн тулд эхлээ хайрцаглахгүй байх хэрэгтэй байгаа нь. Тэгээд танин мэдснээ тогтоож амьдралдаа хэрэгжилж авахын тулд буцаагаад хайрцаглаад тэгээд тэрнээсээ цаашаа одоо танин мэдснээсээ цаашаа суралцах гэдэг үйл явц руу өсөрхийн тулд дахиад хайрцагласнаа буцааж задлаад дахиад нэмж татаад буцааж хайрцаглаад тэгээд буцааж задлаад дахиж юм татаад буцааж хайрцаглаад гих мэд процессор энэ чинь танин мэдээд суралцснаас инэрх чадамж агсаад хүндлэх чадамж агсаад за тэгээд инэрч хүндэлж сурснараа итгэх чадамж агсаад гих мэд би үнэлгээг орхичлоо те үнэлгээ нь инэрлийнхаа урд яваад байсан. Гих мэтэр ингэж төвлөрлийн процессыг бүр улам ингээд гүн бат суурьтай болгодог байх нэ. Тэгэхээр одоо миний харж байгаагаар болохоор зарим хүмүүс бөө гэдэг зүйлийг яг цэвэр ингээд зүм бэлгийн төвшөнд буюу одоо тэр хураах үйл явцын төвшөнд хийгээд байгаа байхгүй юу? Одоо тэр нь юугаар илэрдэг вэ гэхээр зүгээр ингээд онгот нь бууж ирээл бүх юм хийчдэг. Тэгээ улаач бол ерөөсөө нэг юм зүм бэлгийн төвшөнд тэрийг ерөөсөө ингээд бодит амьдралтай холботгүй ингээд нэг юм тэнгэрийн холын юм яриад байдаг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар илрээд байгаа бол энэ дэр тайлал дутуу байна. Богшмал үүсгээд байна. Удахгүй наадах чинь мухарсаг болж мэдгээр одоо аюултай байна шүү л гэсэн тохио байхгүй юу? Эсвэл зарим хүмүүс нь болохоор зүм бэлгээ хаацсан. Чөлөө сэтгэлгээгээ хайрцаглаад таг түгжээ хийцэн. Тэгэхээр нөгөө нэг мэдрэмж юуч байхгүй. Байгаа л та хөөрхий мэдрэмж л байгаа. Мэдрэмжийн ерөөсөө ойшоодгүй, тоодгүй, сонсдгүй, задалтгүй, уншдгүй ингээд айгүй зөв бус аргаар задлцдаг. Тэгээ тэрийг ингээд тайлж уншиж ойлгож мэдэрч задлах хэрэгтэй байхгүй. Тэгэхэд ингээд янз бүрийн өөр аргаар задлаад ингээд аргалаад байдаг. Гэхдээ яг нөгөө зүйт аргаараа задлтгүй. Тийм болохоор ингээд тархин хатуу төгжээтэй сэтгэл мэдрэмж султай. Тэгээ ингээд логик сэтгэлгээ хитрхи хөгжилтэй л гэсэн үг л те. Ийм байдлаар явдаг. Ингээд тэгэхээр эн чинь яг энэ хоёр байдлаа манайхан ингээд нэг нь одоо бэлэг талын одоо би бүгд шашин гээгүүр шүү ер нь шашин номын гэгэрлийн хүмүүс нөгөө тал нь болохоор шинжлэх ухаанчид гээд хоёр хуваагдаад байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй яг үүндээ эн чинь хүн болгоны толгойд байдаг байх ёстой зүй ёсны сэтгэлгээ энэ хоёрыг ингээд давхцуулж голчтой үйлдэж явах юм бол хэн болох вэ гэвэл бөө болно. Би болохоор бөөг зөвхөн юм зан үйлийн төвшөнд те хуйглаад онгод бууж ирээд үйл хийгээд морддаг ийм төвшөнд ерөөсөө огт хүлээж аваагүй. Яагаад гэвэл онгод маань надад анханасаа тэгж заагаагүй. Тэгж заагаагүй ч учиртай байсан. Тэгээ би бүрэн хүлээн зөвшсөн. Надад уул суурьтай мэдлэгийг өгч ийн гэж би онгодтой үнэлж итгэж энэрч хүндэлсэн учраас энэ мэдлэгийг одоо ингээд давнуулж эцсийн байдлаар бөө гэдэг чинь ямар хүн юм бэ гэдгийг би ингээд зөрөгтэй хэлэх гээд байгаа байхгүй юу. Бөө гэдэг чинь энэ хоёр сэтгэлгээг яг голчтой үйлдэж чаддаг хүнийг л бөө гэдэг юм аа. Энэ хоёр сэтгэлгээг голчтой үйлдэж чадах буюу төвлөрөл өндөр түвшинд байгаа хүн онготын ухааныг цэврээр нь элдв олон зүйлтэй хольж хотохгүй дээрээс нь тэр тэнгэрийн холын алсын ямыг газарт ойртуулан буулгаж тайлах байдлаар хүн зонон те өөртөө өөрөмсүүлж хэрэгжилж болдог байдлаар ойртуулж буулгаж чаднаа. Үгүй бол нэг бол мухар сүсэг рүү хазаана, үгүй бол хит хайрцагтай хатуу төгжигдмэл нөгөө бэлгээ гээгдүүлждэг тэр байдал руу хазаана. Энэ хоёр хазаалт нь хоёлоо яадаг вэ гэхээр богшмал үүсгдэг. Яагаад гэвэл эргэлтийг хийхгүй байгаа учраас нэг нь хураачаад түгээхгүй гацаад байна. Нэг нь хураагаагүй байж одоо нөгөө хураасан жаахан ямаараа түгээгээд байгаа байхгүй. Цогцоо зайгүй түгээгээд нэмж юм хураахгүй эн чинь ингээд эргэлт нь ингээ явж явах ёстой байхад чинь гаццаа хоёлоо хоёр талтайгаа нөгөө богшмал үүсгээд байна. Тэгэхээр богшмал үүснэ гэдэг чинь богшмал чинь өөрөө голж байхгүй хазаалт жамын хазаалт маягийн зүйл учраас тэр богшмалыг жам зүй тогтлол мөнхийн эргэлтэнд оршдгоороо хүчээр задлана, шахаж задлана.
Эсвэл тэгээд өөрөө сайхан шахуулахгүйгээр задлж болно. Шахаж задлана гэхээр жам зүйд тогтлын төвшөнд жам ч нь өөрөө хүний тарих оюунд ингээл холбоостой байгаа л зүйл шүү дээ. Хүний тарих оюун ч өөрөө юм жамын бүтээл учраас тэр чин тэрнийхээ одоо програмаар өгсөн өгтлөөр нь л ажилладаг байхгүй юу. Тийм учраас бухимдал үүсэтэй бол одоо ухамсаргүйгээр тэр сэтгэл хөдлөл мэдрэмж чинь таныг өдөртөөл тэр бухимдлыг чинь задлчихна. Тэгээд ингэж ухамсаргүйгээр бухимдлаа задлуулж өдөртүүлээд байгаа хүнд гарах үр дүн нь болохоор тооцоолохгүй байдал буюу одоо өөрийнхөө амар амгалан олохгүй тэр буруу сэтгээд алдаатай бухимдал үүсгээд байгаа юмаа олж заслан шахацдаг байхгүй юу. Одоо чи бэлгээс татахгүй аргад гацнаа гэх юм бол над аргынхаа олсон тэр архан үсгээрээ үг бүтээгээд тэр архан үсгээр бүтээж байгаа үгнээсээ үүсэж байгаа сэтгэлгээгээрээ амьдраад ямар хохирол өөр дээрээ авч яаж тамлагдаж яаж тарчилдгийг биеэрээ тулаад үзээ. Тэгээд би энэ дээр алдаа гаргаад байна. Энийгээ засах ёстой байсан юм байна да гэж ойлгож ухаартлаа өөрийгөө тамлан зовоо гэдэг ухамсаргүй удирдлага явцдаг байхгүй юу. Нөгөө талтай адилхан. Чи наадтай бэлгээс ингээ хамаа замбраагүй татчаад тайлж арга руу ингээд түгээх үйл явцыг одоо хольж утахгүйгээр цэврээр үндсэндээ тулталтай үндснээсээ бодит байдал руу холбосон тэнгэрээсээ газар руу холбосон юм зүйт жамаар нь ингэж холболт хийж буулгаж ирж чадахгүй бол над хий ертөнцтэй төрөөд мухар сүсгтээ автаад мухар талтаа гацаад тэгээд тэнд гацсан хүн яаж хохирж эргэн тойрноо бас өөрийгөө тамлаж ингэж үүлийн үрийн нэхлэх дундгийг биеэрээ туулаад хизээ юугаа засч хизээ юугаа эргэлтээр урсгахаа сурах хүртлээ өөрийгөө ингээл зовоогоол байж ахаар ийм сэтгэлгээтэй байгааг нь таниулахын тулд ухамсаргүй удирдаад чи юм хийгээдээ шүү гэл ингээд нүдэн дээр нийл харуулах гад шахаа хийждэг байхгүй юу. Тийм ч учраас алтан дээд үнний аялгууд дээр бөөг гигэн тарих гэдэг зүйлийг их бичсэн юм шиг надад санагддаг. Энэ бөө гэдэг зүйл бол зан үйлийн шашин гэхээс илүү хүний тарих оюун тэгээд түүний төвлөрөх чадварын тухай ойлголт болохоос ш зүгээр бууж ирээд хүн засаад морддог иймхэн төвшөнд би бөөг хязгаарладаг хүмүүсийг газар авахаа болох цаг нь ирсэн гэж бодож байна. Тэгээ бөө болохоо яаж мэдэх вэ? Одоо бөө хүн гэж ямар хүн байдаг вэ гэх юм бол би хэлсэн штэ хүн болгон өгдөөцтэй. Тэгээд та бүхэнд энэ төвлөрөх чадвар ядаж төвлөрөлд суралцах чадвар байх юм бол та тэгээд бөө заяатай бөөгийн тархийг одоо асааж ижлүүлэх нөөц болцоо чадвар суйртай л гэсэн үг штэ. Тэгээд энд болохоор заавал төрхөөсөө тамгалтгийм үү энэ ч одоо цаанаасаа заяагдмал байдгийм үү гэсэн нэг асуулт ирсэн. Тэгэхээр би бол заяагдмал төрөлхөөсөө байдаг гэж хэлнэ. Биднэрт ингээ удамшлаар заяагдаад ирсэн байгаа үсттэй. Тэгэхээр чин төрөлхөөсөө удамшлаараа заяагдсан бөө заяат Монгол арт түмэн байхгүй юу. Гэхдээ юу штэ хүн болгон бөө болох боломжтой юу гэвэл би одоо дэлхийн хүмүүсийн талаар сайн мэдгүй нь ямар ч хөх толботны хувьд бол боломжтой. Тийм ч учраас хөх толботой төрдөг байлгүй дээ. Тэнгэрийн тамга энтер гэд хэлж яриад байдаг штэ. Гэхдээ бүгд бөө болдгоо гэвэл үгүй. Яа гэвэл бүгд төвлөрөх чадварт суралцдаггүй гэвэл үгүй. Тэ эн чин ярихад ингээд нөгөө онолтод ярихад амархан боловч яг амьдрал дээр хийгээд аюу хэцүү процесс үүдэг. Ингээл бэлгээсээ татчаал гацчихна. Тэгээ гацаад байгаагаа өрөө мэдхгүй, ялахгүй, төөрн, хольж хуудах нь, самуурн мэдхгүй. Тэн чин ингээл бөө юм болж байгаа. За арга руугаа буулгах юм байна гэл тэгэхэд арга руугаа буулгах чадахгүй.
Тэр хязгааргүй олон юмнаас чи ингээд нэг юм татаж аваад юу татснаа таньж мэдэх гэж буу юм болно. Таньж мэдээ тэрийг төмөө хоолнд ойлгуулж ингээд төгөх процесс явахын тулд эн чинь нөгөө нэг тэнгэрийн газартай холбох, өнгөрсөн цагийг одоо цагтай холбох, одоо цагийг ирээдүйтэй холбох гэдэг ингээд тархины амар хүчтэй чадaltaй юм үйл ажиллагаа явуулах хэрэг гардаг. Тэгээ энийг хийх тийм амархан биш ээ. Аюу хэцүү. Тэгэл яг яах ёстой болоо гэл ингээ учир нь олдохгүй, арга нь оролдохгүй, гарц олдохгүй, гарахгүй түгжээд ингээл бид нар гацдаг. За тэгээ нэг юм ингээ арга руугаа буулгаад сурчхаар нөгөө арга руугаа буулгадаг дадал суугаад бэлгээс татгаа мартчихна. Бэлгээс яаж татдаг вэ? Ер нь бол ингээл юмыг хайрцаглал цэглэл эцсийн шийдвэр гаргаал эцсийн цэг хатгачаал буцаагаал суллах бол бас тийм амаргүй энд чинь ингээ итгэл мэтгэл тогтцсон байдаг байхгүй юу? Тэгэхээр итгэж байсан юмнаас ухраал дахиад нэг хүний үгийг өөрийнхөө үзэл бодлоос ухарч сонсох хэрэг гарна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ процесс чи тийм амархан биш ээ. Тэгээд энийг ингээд зүгээр яг амархан биш ч гэсэн ингээд туулаад мөрлөөд бодоод сэтгэхэд хийж чадсан нь бол бөө болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр би бөөг юу гэж хэлэх гээд юм гэхээр хүн болгонд энэ удамшлаар төрлөхөөс заяагцсан. Тэгээд хин суралцаж байгаа нь голчтой үлдээд бөө болдог. Бүгдэд энэ нөөц бололцоо бүрэн дүүрэн тэгш байгаа. Гэхдээ бүгд болдгоо гэвэл үгүй. Тэгээд энд чинь угаасаа аргын ертөнцийн юм нөгөө ирэмб гэдэг юм нь үлчлээд хин илүү энийг хийж чадсан тэр удхан зайран бөө цолоо аваад явах нэ. Альва мэдээллийг анх ингээд задгаа сэтгэлгээгээр бэлхээс хурааж авч байгаа үед бол юмс их юм үлгэрийн тэнгэрийн холын алсын зүг зэрэглээ мэт хачин сонин ийм байдаг. За эн чинь бол дөнгөж бэлгээс ингээд тэмтэрч байгаа эхний шатахгүй юу. Тэгээд тэр чинь наашаага ойртуулаад байх тусам нөгөө амьдралдаа хэрэгжилж болохгүй зөөрлөгөө буулгаад байх тусам л тэр үлгэрийн хэв шинжээ алдна, тэр тэнгэрийн дүр төрхөө алдна, тэр хачин сонжигтэй сонирхол татгуйд тэр нэг ийм хөвсөлдсөн мэдрэмж нь баг багаар сарнаад одоо болохоор зүгээр л юм тархины механик юм робот шиг компьютер шиг юм дадал зуршил дэг журам юу гэдэг чинь те ийм сахилга бат хүч чадал хурд гэд ингээ одоо бидний амьдралдаа хэрэгэлдэг тийм мэдлэг чадвар болж бууж ирдэг байхгүй юу. Эн чинь ингээ тэнгэр газрын оронд холболт хийж байгаа сте. Тэгэхээр чин ингээ эхэндээ тийм байна. Тэгэл ингээд ойртуулаад авах тусмал ингээд өөр юмсууд нэг юм гарт орох зүйл шиг ийм дистара алалтай эрен бицэгттэй ийм зүйл болж хуурдаг. Тэгэхээр нөгөө ийм цэгцтэй байдалд ингээд ийм ирэмбтэй ийм хурд хүчэндээ уулгасан ийм сэтгэлгээнд дадалчсан хүн бол буцаал тэр тэнгэрийн үлгэрийн юм руу ингээд задраа дахиад татах гэхээр айгүй сааттай байхгүй айгүй нэг юм эвгүй авцалтгүй энэ хоёр ч хоорондоо ингээд яг нэг туйлаасаа нөгөө туйл хүртэлх зайнал хол учраас ингээд дахиад тэр бэлгээс ингээд тайлан мэдсэн процесс шигээл буцаад аргаас бэлэг рүүгээ өксөхдөө дахиад ингээд тэг газраас тэнгэрлэг өксөхдөө дахиад ингээд нэг юм арга техник шаардна, тэсвэр төвчээр шаардна, ухаан шаардна. За тэгэл төөрхөд унахад даваа нухчаа таарахад тэрийг давах юм оюуны чадвар шаардна гэдэг юм иймэрхүү юмнууд шаардаад буцаад тэнгэртэйгээ холбоод ингээ эргэлдэж явах ёстой байгаамаа. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр зөвхөн зүм бэлгийн төвшөнд бөө мөрөглөг ойлгодог буулгадаг хүмүүс бол тэр бэлэг талаасаа одоо бэлэгдэх чадвартай бэлэг талаасаа татлаа тайлахтаа бүр ингээ мэдлэг чадварын төвшөнд биш арай юм хийрхүү жоохон агаарын төвшөнд буулгаад яг тэр хавьда бөхшмөл үүсгээд ингээ гаццсан байна л гэж хэлнэ. Тэгээд наашаага өөрийн чадвар болгоод буулгаж ирж байгаа хүн одоо хуйглаагүй байжал бэлгээс татаал өөрийн чадварлаа буулгаад ирсэн хүмүүс зөндөө байдаг харагддаг. Одоо дэлхийн сууднууд байна штэ зохион бүтээгчд энэ төр бол яг тэгсэн байгаа харагддаг ингээ түүхийг харахаар. Тэнгүүд тэр хүмүүс болохоор нөгөө бэлгээс татаж матж байгаа мэдгүй учраас ингээ
ингээд бүү шашин одоо юу гэдэг те тэр бурхан буддаа энтертэй бол холбож энэ өөрийнхөө чадварыг ойлгоогүй зүгээр ийм дистараалт сэтгэлгээгээр бэлгийг ингэж буулгаал учрыг тайлал тэгэл тэндээсээ гарц гаргалгаа аливаа асуудлын шийдлүүдийг тодлоод ийм сууд ухаантнууд толцсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийг бид нар шинжлэх ухаанчид гэж нэрлэдэг. Эн чинь тэгтээ шинжлэх ухаанч хүн бол хаанаас юу ямар ухаан буулгаж авснаа мартцсан л юм байхгүй. Буцаад бэлэг рүүгээ эргэлт хийгээгүй учраас ингээд энэ дээр бас гацаа үүссэн байна штэ. Тэгэнгүүт зүгээр хүн бол яаж явах ёстой вэ гэхээр ингээд арга руугаа бэлгээсээ арга руугаа татаж тэнгэрээсээ газар руугаа буулгалаа газраасаа буцаага тэнгэр лүүгээ өгсөх буюу аргаасаа буцаага задлаад бэлгээсээ дутуу хөтөө алдсан олдоо юмнуудаас сэлблээ дахиад ингээд эргэлт хөдөлгөөн хийдэг байх ёстой. Энийг хин гэдэм бэ гэхээр нүүдэлчин гэдэг юм аа. Нүүдэл гэдэг бол нүүдлийн соёл гэдэг бол неврит төр гэдэг бол яг энэ ухааны үндэстэй юм билээ. Тийм ч учраас манай агуу хаадууд шашна гэж бас ярмаар байна. Тэнгэрээ гээгээгүй газраа орхиогүй тэнгэр газрыг хамтдагч арга барилгийг хослуулж тэгшидгэж үйлдэж чадсан болохоор мөрөн гүн орсон юмаа гэж бас хэлмээр байна. Тэгэхээр ингээ харах юм бол тэр хаадууд агуу одоо шаниуд те агуу удирдагчид бол жинхэнэ бөө гэгэн тархитай бөө хүмүүс байжээ гэж бас хэлэх гээд байгаа байхгүй юу. Агуу хаадууд маань агуу удирдагчид маань хин байсан юу чаддаг байсан бэ гэх юм бол төвлөрч чаддаг байсан байна шүү. Өндөр түвшний төвлөрөлттэй хүмүүс байсан байх нь. Өндөр түвшний төвлөрлөл нь ямар бүрдэлтэй байсан бэ гэх юм бол энэ хурах түгөх жамын зүйд тогтолт сэтгэлгээтэй энийг давхцуулан зэрэгцүүлэн үйлдэж дадалцсан голчтой хазаалтгүй жамын дагуу сэтгэдэг оюун тархитай. Тэгээд энэний задлаад харах юм бол хамгийн нэгдүгээр танин мэдэх хүсэлтэй бөгөөд чадвартай, танин мэдснээсээ суралцах хүсэлтэй бөгөөд чадвартай. Тэгээд суралцснаа үнэлэх хүсэлтэй бөгөөд чадвартай, үнэлсэн зүйлээ инэрх хүндлэх хүсэлтэй бөгөөд чадвартай, инэрч хүндэлсний үндсэн дээр итгэл агсах чадамж бүрэлдэж ингээд одоо удирдагчийн орчин үеийнхний ойлгохоор харизм гэдэг зүйл нь бүрэлддэг байх нэ. Тэгэхээр танин мэдхийн суурь нь хурах түгөх нүүдлийн үйл явц байна. За тэгээд энэ нүүдлийг л зогсолтгүй эргэлттэйгээр хийж байх юм бол хүн танин мэдэх чадвартай. Танин мэдснийхаа ард энэ хурах түгэх процессыг дахиад зогсолтгүйгээр нүүдлийн жамаар сэлгэж хийж байх юм бол танин мэдснээсээ суралцах чадвартай. Суралцсан зүйл дээрээ одоо хурах түгэх энэ нүүдлийн үйл явцыг жамын эргэл зүйд тогтлын дагуу зогсолтгүйгээр эргүүлж нүүж чадаж байх юм бол үнэлэх чадвартай, суралцсанаа үнэлэх чадвартай, үнэлсэн зүйл дээрээ нүүдлийг хийж байх юм бол инэрх хүндлэх чадамж агсаад тэгээд инэрч хүндэлсэн зүйл дээрээ дахиад нүүдлийг хийж байх юм бол итгэл агсаад хамгийн сүүлд нь хамгийн дээр нь хүний зүрхний гал бадардаг байх нэ. За уучлаарай би сая нөгөө жоохон буурлын үг хэллэг, орчин үеийн үг хэллэг холиод ирчлээ шүү. Тэгээд ерөнхий идэвхтэй утга нь гарсан байх гэж бодож байна. Тэгэхээр би улаач болох гэж байгаа хүмүүст одоо улаач болохоо яаж мэдэх вэ гэж асуугаад байсан хүмүүст гэж хариулахад та нарт ингэ төрлөхөөсөө хөвгдөл нь байгаа. Гэхдээ тэр сэтгэн бодох чадварыг өөртөө тэгээ нүүдлийн жамаар өөртөө төлөвшүүлснөө гэдэг асуултыг л өөрөөсөө асуухад хариулт нь гараад ирнэ. Тэгээд энийг ингээд хийгээд сурах ийм суйртай хүн бол улаач болж чадна гэж би хэлэх гээд байгаа байхгүй юу. Тийм биш хүн бол тэгээд хуйглноо босноо эсвэл ингээ хуйглахгүй босгүй шинжлэх ухааныхаа замаар явна ялгаагүй. Тэгэл ямар ч байсан хаана очиж зогсохын тэндээ очиод зогсоод богшно.
бухшмалаа зүв зүйтэйгээр задалж ингэж яахгүй бол заяа нь шахна. Тэгээд шахаад ч бухшмалаа задлах юм сэтгэлгээний урд төрөхгүй хөврөлтөө хийхгүй ингээд залхаураад хойроглоод ингээд бухшмалдаа идүүлээд байх юм бол тэр хүн бол аяанда заяа нь уруудна. Тэгээд заяа уруудна гэдэг чинь тэгэл 9 шид болно штэ. Ян зүрийн дэ өөрөөс шалтгаантай, өөрөөс шалтгаангүй тэгээд сайн ухаад үзвэл дандаа өөрийн сэтгэлгээний алдаанаас л үүссэн зүйлийн үр дүн ингээл холуур тойрж явсаар байгаа л нэг өдөр тас гэл зогсон байдаг байхгүй юу. Тэгээ ийм үйл үрийн эхлэх дуннаа. Тэгээд тэр хүн одоо хизээ ухаарч хизээ нүүдэл суудал хийдэг болохын тэр хүртлээл ер нь ингээд шахаанд ороод яваад байна гэсэн үг ээ. Заяа тавилангийн шахаанд ороод заяа нь улам уруудад яваад байна гэсэн үг. Ер нь уруудах процесс гэдэг чинь гинтл бүх юм зүг ингээл болохоо байхыг хилдэг юм аа. Уруудах процесс ч өөр юм савлгаад байдлыг хилдэг. Эхлээ хөөрөл догдлол буцаагаад уналт саатал, хөөрөл догдол уналт саатал гэд ингээд ийм савлгаанд их оруулна. Тэгээд энэ хоёр ч хоёлаа ингээд таньж мэдж задлахгүй бол бухшмал гэсэн шүү дээ. Химийн төвшөнд ер нь бол ингээд химийг таньж мэдэж задалж ингэж эргэлдүүлж байх ёстой болохоос ингээл хөөрч догдлоно эсвэл айж имэнэ хамаагүй авсан болгоно бухшаагаад л байх юм бол тэгэл бухшмал чинь эргүүлээд заяагаар шахаад ингээл үлийн өрийн нэхлэгт орно. Харин ингээд өөрийн сайн дураараа сэтгэн бодох чадвараа ашиглаж өөрийн хүсэлтээр ингэж жамыг таньж замын зүй тогтлоор нүүж сурах юм бол одоо ингээ амар амгалан олноо, оюун тархийг олноо л гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол ингээд заяа чин чамайг сурахгүй ажиллахгүй байгаа тахаар өмнөөс чин шахаа үзүүлээд шахуурдаад чиний өмнөөс ажил хийгээд байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр заяа чиний өмнөөс ажил хийнэ гэдэг чинь чиний хүсээгүй зүйлс амьдрал чинь тохиолдолд чиний мдээгүй зүйлс одоо урдаас чинь нүүрлүү чи алгадаж чамайг мдээгүй байхад чиний хүлчин бүдэрдэг болохыг хэлнэ штэ. Харин өөрийн мэдлэр өөрийн ухамсартайгаар жолоо атгах юм бол бүдрэгч байгаагаа мэдээд хараадаг, цохиулах байгаа мэдээд бултдаг. Ийм одоо болно шүү дээ. Ийм болцсон хүн чинь бол хариуцлагын мэдрэмж асар өндөр, хариуцах чадвар асар уудам гих мэд ингээд нэг баатар дайчин хүний ир цогцлоод ингээд дүр төрх бүрэлдээд бас ингээд цаашаага явдгаа. Тэгэхээр бөө мөрөглийг одоо зөвхөн зан үйлийн төвшөнд харьцагладаг хүмүүс ямар гайг юм хор хохирол учруулдаг вэ гэхээр хүмүүст бэлэмжлэх сэтгэлгээ суулгадаг. Тэр юм хүмүүстээр очиж уулздаг хүмүүс ямар сэтгэлгээтэй байдаг вэ гэхээр ажлаа бүтээлгий ингээл намайг зүгээр ээжсэн чинь нэг хүн хараачлаа ерөөчлөө тэр нэг уул усных нь л ус тавдаг нь ингэчлээ тэгчлээ ерөөсөө өөрөөс нь хамааралтай юм байхгүй тийм сонир сэтгэлгээтэй байх нь би бүгдийг гэж хэлэхгүй гэхдээ тийм сэтгэлгээг ингээд нийгэмд хураалсан нь бол үнэн шүү. Тэгэхээр тийм сэтгэлгээгээр одоо хүмүүжсэн хүмүүст одоо өөрийн буруу гэж байхгүй өөрөөс нь шалтгааллах юм гэж байхгүй амьдралд нь тохиолж байгаа бүхэн гаднаас шалтгаантай ямар нэгэн хий хоосон хийсвэр чөтгөр тэнгэр бурхан одоо юу гэдэг тэр бүхнээс шалтгаантай өөрөөс нь ерөөсөө шалтгаангүй юм шиг ийм сэтгэлгээг төлөвшүүлээд тахаар чинь тэр хүмүүст бэлэнчлэх сэтгэлгээгнээс гадна хариуцлагын мэдрэмж юуж байхгүй болгож суурьшуулж ийн гэсэн үг шүү дээ. Одоо тийм ямар ч хариуцлагагүй юм суурьтай хүмүүсийг бэлтгээд байна гэсэн үг. Тэгэхээр би бол бөө мөрөглийг зөвхөн зан үйлийн төвшөнд ингэж хайрцагж гацааж энэ хэвээр нь үлдээж ерөөсөө болохгүй гэж бодож байна. Тэгэл нэг гайгаа чирээл ирдэг тэрийг онгод бууж ирээл засаад янзлаад явуулдаг ийм утгагүй ч гэмээр юм шиг хүний өмнөөс амьдраад байгаа юм шиг ийм мохор сүсгийн үйл явцыг одоо л болох цаг нь болсон гэж бодож байна. Яг бөөгийн зан үйлийг дутуу үнэлж болохгүй тэр чинь хүрхийн хувьд хүрдэг химийн одоо нөлөөлөл гэж байх хувьд бол байдаг. Гэхдээ тэрийг зүгээр үндэс суурьтайгаар ойлгоод өөрөө хэрэглэж болохгүй хэмжээнд ойртуулж тайлаач л гэдэг юм хэлж байгаа. Түүнээс ш бөө зан үйл хийдгүү тэр хийж байгаа үйл нь хоосон гэж ерөөсөө хэлээгүй шүү. Угаасаа онгод бууж ирээд үйл хийхэд үйл нь хүрдэг. Хүрх нь шалтгаантай химийнхаа төвшин төр чинь ингээд эргэл туйргал хийгээд угаасаа хүрнэ тодорхой
те сайн үлээ идэг онгод, сайн биежилтэй онгод өгвөл хүрнэ. Гэтэ яагаад хүрч байгаа? Тэр те үүлийн цаад арын шалтгааныг тайлж мэддэг байх хэвээр нэгдүгээрт, хоёрдугаарт тэр хүн яагаад тийм заяанд унцсан, тийм заяаны нэхлэгт унцсан, яагаад тийм мөлийн өрөнд унцсан, зүгээр нэг амтаа алсан болохоор л усын хорл хүртсэн юм уу, эсвэл энэ сэтгэлгээнд нь бул харж чулуу буглчаад тэр хүний зам мөр ингээд заяанаасаа хазаагаад байгаа юм уу, нэг чөтгөр ирж шүглчээд тэр чөтгөрийн буруугаас болоод тэр хүн архитаарс уугаад байгаа юм уу, эсвэл энэ толгойд нь нэг бухшмал үүрэлчээд тэр нь өөрийг нь ухамсарахгүй залаад байгаа мó гэдгийг зүгээр тайлбарлаж, тайлж өөрт нь ойлгуулж, суулгуулж, хариуцлагыг хүлээлгэж, тэ хариуцлагаа чи хүлээх ёстой шүү гэдэг ухамсарын төвшөнд нь үг хэлдэг, зааж сургадаг, засаж зэгшилдэг, чиглүүлдэг байх ёстой шүү дээ. Тэгэхээр бөөм мөргөл гэдэг бол тэнгэртэй харьцах зан үйл мөн үү гэвэл мөн. Гэхдээ эн чинь нэг бүртэл нөхгүй. Цаад гүний утга санаа нь бол жам зүй тогтлын дагуу нүүдэл хийх үйл явцахгүй юу? Ойлгож байна уу? Зан үйл бол нэг бүртэл. Зан үйлээр дамнах ёстой гэвэл бас ёстой. Тэр чинь нэг бэлгээс арга руу татаад bijүүлсэн тэр юу зан үйл болоод уламжлагдаад ирсэн байхгүй да. Тэгэхээр тэр чинь бас амьтай, химтэй, сүнстэй гэсэн үг, сүлттэй гэсэн үг. Тэгэхээр сүлттэй гэж хэлэх нь буруу шүү. Сүнстэй гэж хэлэх юм. Амьтай л гэж хэлэх юм. Амьтай гэх юм байна. Тэгэхээр ингээ бөөгийн хуйг амьтай юу амьтай, хиц амьтай юу амьтай, хэрэглэлүүд амьтай юу амьтай, бөөгийн үйл амьтай юу амьтай, зан үйл нь хүрдгүү хүрдэг. Гэхдээ үндэс нь тэ эн чинь нэг бүртэл нь штэ. Нэг нэг л бүртэл нөхгүй. Нэг л агуулгана гэсэн. Тэгээд бусад бүрдлүүдийг нийлүүлээд үндсийг хэлэх юм бол харин энэ бол нүүдэл юм аа. Нүүдлийн соёл юм аа. Бөө хүн гэж хин юм бэ гэвэл нүүдэлчин хүн юм. Бөө бөөлөх гэдэг нь юу юм бэ гэвэл нүүдэл юм аа. Тэгэхээр манай агуу хаадууд удирдагчид бүгд нүүдэлчин байсан. Бүгд бөө байсан. Бөө хүмүүс байсан. Бөөгийн тархитай хүмүүс байсан. Тэд нар яг зан үйлийн төвшөнд хийдэгч байсан байж магадгүй, хийдгүүч байсан байж магадгүй, би мэдэхгүй байна. Гэхдээ тэд нар юу хийдэг байсан баттай вэ гэвэл нүүдэл хийдэг байсан баттай. Тэгэхээр энэ бол үндсэн суурь ойлголт гэдэг нь үүгээр батлагдана. Зан үйл гэдэг нь бол ердөө нэг бүрдэл юм аа. Тэгэхээр зөвхөн нэг бүрдэл дээр нь агуулгыг тэр чигт нь хязгаарлал хазаалт болдгоо гэж хэлэх гээд байгаа. Энэ үзэг гэж зүйлийг юу гэдэг зөвхөн юм бичих хэрэгсэл гэдгээр харах юм бол өрөөсгөл ахгүй да дутуу гэсэн. Юм бичдэг нь үнэн штэ. Юм бичдэг нь хамгийн ил харагдах, нүдэнд ил харагдах тод том руу илэрлэн мөн. Гэхдээ энэ үзэг гэдгээр ертөнцийг өөрчилж болно. ертөнцийг удирдах болно. Гэх мэт тэр арын нэг юм нэг их бэлэгдээд хамааралгүй юм шиг хэрнээсээ үндсэн суурь яг энэ үзэг гэдэг зүйл яг юу дүргээд байгаа юм бэ? Зөвхөн бичих гэдэг үйл явц дүүргээд байгаа мó? Эсвэл утга агуулгыг урлан сэлэх гэдэг үйл явц дүүргээд байгаа мó? Бичих гэдэг чинь утгыг бичгийг хэлдэг юм уу? Юу ч хамаагүй бичгийг хэлдэг юм уу гэдэг тэрхүү ухааны суурь ойлголтуудыг орхиж гээгдүүлж болохгүй л гэдэг санааг хэлэх гээд байгаамаа. Бидний өвгдээдс бол биднээс аль эрт төрүүлээд зүй тогтолж амийг таньснараа альва зүйлсийг зүй ёсны дагуу жаягилдаг, засгалдаг байсан. Тэгэхээр бөө мөргөл бол ингээл хуйг хувцсгүй ингээл шууд ухамсарын төвшөнд холбогдох гэхээс илүү тэр зан үйлтэйгээ хуйг хувцтайгаа хавсарч явах нь голч нь байсан болоод л бөө мөргөл тэр ёсороо уламжлагдаж өвлөгдөж өнөө цагтаа золгосон байхаа. Тэр бөө мөргөл бол ингээд зан үйлтэйгээ байх ёстой. Зан үйлийг орхигдуулвал ямар нэгэн алдагдал хазаалт тодордог учраас л яг тэрүүгээрээ өвлөгдөж ирсэн байж таарна.
миний бодлоор зан үйлгүй, хоёуг ховцгүй, ухамсарын төвшөнд байхаар ямар хазаалт үүсдэг вэ гэхээр бэлэгтэй төрөлдөл тэнд бөхшдөг байх. Би бол тэгж л бодож байна. Яг зан үйлийн төвшөнд эн чин тэнгэр газрыг холбоо, тэнгэрийн онгод хүний биед те хоёуг ховцондоо бууж ирээд газрын хүн шиг аяглаад буцаад мордож байгаа энэ процесс бол яг бүтэн процесс яваад байгаа юм болов гэж ойлгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр хүмүүс нөгөө нэг энэ процессыг хамгаалахын тулд, энэ үйл явцаа хамгаалахын тулд ингээд зөвхөн зан үйл дээр уйж орхиод тэр арын нөгөө нэг энгийн хүн өөр дөрөө хэрэглэж болдог тэр хариуцлага, үнэлэх чадвар, энэрх хүндлэх чадваруудыг тэр агсах тэр нөгөө нэг бэлэгдэлтэн дутуу байна. Эсвэл тэр бөөнөр яа тэр хүмүүсийн өөрийн хариуцлагыг өөр дөр нь уйж зангидаж хэлж чадахгүй ингээ бэлэнчлэг сэтгэлгээг суулгаад онготороо хүний үлийг өмнөөс нь засаад тэгшлээд ийм үйл ажиллагаа явуулаад байгаа юм гэхээр энэ бэлэгдэх чадвар нь дутуу байхгүй. Энийг үнд суурьтай нь татаж онготоосоо сайн сурж агаад тэгээд яг уу химийн төвшөнд онготороо засахын засдаг. Гэхдээ тэр хүний тархин заслыг давхар хийдэг байх бол зайлшгүй шаардлагатай үе тулцсан болов гэж бодож байна. Угаасаа шаардлагатай үе тулцсан ч байх те. Тэгээд тэрнээсээ урагшлахгүй энэ чигтээ байх юм бол ингээд удахгүй мухар сүсгээ гэж голоод цаг үе чинь ингээд та нарыг орхиод явчих байх та. Тийм болохоор цаг үетэйгээ хөл нийлүүлэн гэдэг шиг урагшлах ёстой, нүүх ёстой цагтаа нүүхгүй бухшмалтаа гацах хэрэггүй болов гэж би хувьдаа бодод. Би одоо нэг хүнд зөвлөд заавартаад байгаа юм байхгүй л дээ. Зүгээр л нөгөө эрх цагийн төлөв надад тийм байгаа юм шиг санагдсан учраас тэрийг ингээд хилчлээ, уучлж өршөөгөөрэй. Зөвхөн тэр нөгөө нэг хүний ажил үйлс бүтээдэг, засаж тэгшилдэг гэсэн утганаасаа агуулга тэлэх юм бол энэ бөө гэдэг зүйл чинь өөрөө улам хүчтэй болно. Дээрээс нь хүмүүсийн уг үндснээс нь юмсыг ойлгох тусмаа бидний өртөөсөн зүйлийг бусадны олон нь үнэлэх, тэгээд тэнгэр нь газартай яг юм бүрэн утгаараа агуулга бүрнээр үндэс бүхтэйгээр бууж ирээд цаг өөрчлөгдөхөд хэрэгтэй учраас бид нар ингээд хэрэгтэй цагтаа нүүдлээ сэлгэж, хэрэгтэй цагтаа нүүж байх шаардлагатай бөхшөж үлдээд байж болохгүй. Тэгэх юм бол цагийг хойш нь татаж одоо энх хамгааллын эрх цагийг одоо алслаад байгаа нэг хэлбэр юм болов уу гэж бас бодож байна. Тэгэхээр ер нь ингээд улаач болох чадвартай хүнд хамгийн их илрэг шинж тэмдэг нь ингээд зөв мэдрэмж сайтай байна. Мэдээж сайтай байна. Зөв мэдрэмж сайтай байна гэдэг чинь бэлгээс татах чадвартай байгааг хэлж байгаа. Одоо хайрцагсан сэтгэлгээг задлж чөлөөтөр сэтгэдэг төвлөрөх чадварын эхлэл واخгүй юу. Тэгэхээр зөв мэдрэмж байхгүй бол одоо танд ингээл улаач болох чадвар байхгүй нэ л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зөв мэдрэмжтэй байх бол эхний суурь. Тэгээд зөв мэдрэмжээ буцаад арга руу буулгах чадамж ингээд эргэлт нүүдлийг саатуулахгүй үйлддэг чадамжтай бол та бөөхөн байна гэж ингээд эцсийн байдлаар нэгтгэн дүгнэж ойлгоорой. Тэгээ ер нь нөгөө нэг мэдрэмжгүй хүн гэж уг нь байхгүй л дээ. Тэр мэдрэмжийг анзаарч ажиглахаас өмнө задлаад гаргацдаг нэг асуудал байгаа байхгүй юу. Нөгөө нэг хураасан жаахан мэдлэгээрээ л орж ирсэн бүх юмыг буцаага задлцдаг ийм хатангаршилтай гацмал тарихтай хүмүүс тэгдэг. Тэгээд иймэрхүү хүмүүс болохоор нөгөө эго ихтэй, бардам ихтэй гэдэг учраас гаднаас суралцах чадвар маш бага, танин мэдхүйн чадвар маш бага учраас ингээд ихний нүүдэл сэлгийг хийж чаддаг. Хүн ер нь аль төрсөн цагаасаа эхлүүлээд бэлгээс татаж буулгаад суралцаад ингээ аргад амьдраад явж идэг учраас тэр ихний бэлгээс татах процесс бүх хүн хийж байгаа. Тэгтээ ингээд сурсан жоохон ямаараа хайрцаглаж хаар чинь тэнд гацаа өсөж байгаа шүү дээ. Тэгээ тэр хайрцагласан хүмүүс зөв мэдрэмж муутай ер нь мэдрэмжгүй байдаг байхгүй юу. Яагаад тэгээд энэ гэхээр тэр гаднаас ирж байгаа ямиг нэг л аргаар задлаа сурцсан гэсэн.
Тэгэл бүх юмыг ингээл нэг л аргаар үйлдэл болгоод шийдвэр гаргаад бушуу ингээд задалдаг учраас нөгөө мэдрэмж орж ирж байгааг нэгдүгээрт анзаарахгүй, ажиглахгүй, барьж авахгүй, ялгаж танихгүйгээр ухамсаргүйгээр шууд задалчаад байдаг л гэсэн үг. Түүнээс иш мэдрэмжгүй хүн гэж байхгүй штэ. Тэгэхээр ингээд тэрийгээ ингээд тогтоож, бодож, эргцүүлж нөгөө ийм жижигхэн хайрцаг саваа тэлэх процесс хийгээ сурцсан хүмүүс бол мэдрэмжтэй байдаг хгүй. Тэгээд ингээд улам ингээд хүрээгээ тэлээл ах тусам улам гүн бодоол эргцүүлээл өргөн цар хүрээтэй сэтгэл байх тусам төвлөрлийн хэмжээ нэмэгдээд тэгээд улам л мэдрэмжтэй улам л зүүн бэлэгтэй нэг юм арай өөр шинж бүрэлдүүлээд эхэлнэ. Тэгээд тийм шинж бүрэлдүүлсэн хүмүүс нь тэндээ төрчдөг. Тэгэхээр зүгээр л тэр нүүдлийг саатуулахгүй хийж явах хэрэгтэй. Тэгээ ямар нэгэн байдлаар сэтгэж бодоод наан цаана гараад 9 шидээртэй дээр нь гараад доор нь гараад гүнээс нь үзээд өнгөний нь үзээд харьцуулж ойлгоод хүнтэй өөрийгөө харьцуулаад өөрийгөө хараад тэрийг тэрнтэй нь харьцуулаад гэдэг ингээд харилцаа холбоо, цохрол сүлтэй, уялдаа холбоо, нийцэл бүгдийг ингээд ойлгоол мэдээл таних мэдээл байх тусам л энэ нүүдэл хийх чадвар сайжрна. Ингээх тусам гацаа бухшмал үүсэх нь багасна. Тэгэх тусам улаач болох, бөө болох үндэс суурь тавигдана. Түүнээс биш төрөлхөөсөө тамгатай байдгүй гэвэл тамгатай байдаг. Тэгээд төрөлхөөсөө ингээд удамшлаасаа бид нар бол өгдөлтэй нөөц бололцоотой. Тэгээд жишээлбэл нэг онгодын ингээд одоо яс тусна ингээл явсаар байгаа л өдий орчин цаг үедтэй манай онгодын гэхэд хэдэн хүүхэд байгааг би мэдэхгүй штэ зөндөл олон л байгаа л үү те тэр чинь ингээл зөндөө олон салсан байгаа штэ ингээл бараг мэдэхгүй маш олон л хүүхэд байгаа. Тэг ингээд тэр нөөц бололцоотой за тэд нар бол ингээд тамгатай хүмүүс гэж ойлгох гээд байгаа байхгүй юу. Тэнгүүд тэр одоо би өөрийнхөө онгод дээр л жишээ авчаа. Манай онгодын тамга чагттай байхгүй юу. Чагттай тэр чагт нь таарч ил сэрдэг. Тэгэхээр тэр би хэлсэн ш тэр нийцэл цохирлыг үүсгэхээ гэдэг. Тэгэд тэр хэмжээнд ингээд нэг юм өөртөө адилхан сэтгэхэд тэр нүүдлийг хийх хөврөлдөх тэр чадвар цухалцаад ирэхээр л чагтан таарж ийн гэсэн үг байхгүй. Тэгээд тамган сэрнэ гэсэн үг. Тамган сэрчгээр онгод өөрөө чиглүүлдэг. Гэтэ одоо миний бодлоор би нэг том болоод миний тамга сэрсэн мэрсэн л гэж одоо ойлгоод байсан. Одоо сүүлд улаач болсон юм чинь. Гэтэ ингээд бодоол байх нэ бол миний тамга мэдгүй их багад сэрсэн юм шиг санагддаг. Би угаасаа багасаа л юм амар хий төсөөлөлтэй тэгээд тэр ингээд нөгөө юмны учир шалтгааныг л бодох олох юм автомат гэх юм уу мод ажиллагаатай байсан хгүй миний тарих ерөөсөө ингээд юм болохоор л учир шалтгааныг хайдаг юм зүгээр л юм анханасаа л тийм байсан. Би ухаан орохдоо л тийм байсан. Тэгэхээр тэр учир шалтгааныг хайдаг тэр дадалч нь болохоор маш хэрэгтэй. Нөгөө суралцах чадварт маш хэрэгтэй. Тэгвэл юмны учир шалтгааныг олоод тодлоод байх тусам учир шалтгаанаас нь л гарц гаргалгаа энэ нүүдэл хийх чадвар чинь ингээд энэ холболт их тэнгэр газрын оронд холболт их чадвар чинь одоо учир шалтгаанаас гарц гаргалгаанаас одоо учир шалтгаан учир гэсэн ийм тойрог явж идэг учраас энэ бол ингээд надад ингээд анх ухаан ороход л байсан чадвар байхгүй. Тэгэд энэ байсан чадвар нь миний сайнд биш байгаад байхгүй ухаан ороход байсан юм чи миний сайнд биш. Тэгэхээр юунаас болж ийн вэ гэхээр манай удмаас болж удам гэдэг нь би ойрын 7-9 үе хэлж байгаа. Тэр удмын хүмүүс маань тэрний дээшээгээ ингээд 7-9 үе гэж явхдаа энэ удмын хүмүүс тэр буурлын зөнг алдахгүйгээр сэрээж амьдралдаа хэрглэж удамшуулж өвлүүлж ингэж үлдээж явсан байгаа байхгүй. Үлдээсээр байгаа л тэрний ингээд нөгөө холтоогүй алсраагүй нэг үе ингээл одоо тэр хүүхдээсээ сайхан зүнг огт ашиглахгүй ингээл хазаалттай мөрлөөл тэрийг удамшуулгаад тэр чинь айгүй том алдагдал гарна тэр удамд тэгэнгүүт манай тэр дээдлийн удмууд л тэр алдагдлыг ерөөсө дандаа үүсэхгүй хазаалтыг үүсэхгүй ингээд нөхөж явсан учраас л би ингээд ухаан орохдоо л тийм бууралшгүй учир шалтгааныг хайдаг юм зөнтэйгээр төрсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр тамгат тамганы чагт таарч сэрэх гэдэг нь бол удмын асуудал мөн байгаад байна. Тэр удам нь юунаас шалтгаалж ийн гэхээр тэр нөгөө нэг дээрээсээ одоо үе хүртлээр аль удам нь буурлын зөнг алдахгүйгээр хамгаалж удамшуул
ингээ үрдээ авчирч чадсан. Тэгээд тэр одоо өвлүүлсэн зүн аль үр дээр нь бүр ингээд эрчимнэн бөөгнөрөөд тэ тамган сэрхүү хэмжээнд тулж байгаа. Тэн дээр л тамгатай улаач гэж нэрлэгдээд онгод нь нэрэлээд буугаад ирж гин гэж би ойлгож байгаа. За ингэж тайлбарлаад энэ бичлэгийг өндөрлөе. Би энийг нөгөө уул нь нуршихгүй төөрүүлэхгүй ярэ гэж бодсон боловч бас л урт бичлэг болчих шиг боллоо. За тэгээ тэр хурах түгэх процесс, тэр танин мэдэх, төвлөрөх чадвараа одоо тасгалжуулмаар, дадалжуулмаар зам зүй тогтол тэр хурах түгэх гэдэг нь яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг уг үндснээс нь голчтойгоор ойлгохыг хүсвэл та бүхэн судраа захиалаад уншаарай. Тэгээд энэ одоо нэг бичлэг бол нэг 30 минут. За цагийн бичлэг байгаа штэ. Тэгэхэд эн чинь ингээд 450 хуудастай ийм зузаан судар. Тэгээ энийг ингээд нухаж ойлгох нь ийм тасалсан, хураангуйлсан, тэгээд ингээд сэдвэр үсчин бичлэг үзснээс хамаагүй илүү үр дүнтэй байна шүү. Та бүхэндээ судраа авчид хамгийн гол нь бас нухаж уншаарай. Ерөөсөө уншихгүй уншсан ч айгүй хөнгөн наагур уншаад байгаа юм бас ингээд ажиглагтаад байна. Эндээс ингээд энэ судрын өхийг гэсэн бүх зүйлийг авч чадах юм бол миний яриад байгаа зүйлийг надаар хэлүүлдэггүй, заалгуулдаггүй, дотроос ундруулж ойлгоноо. Тэгэхгүй ийм сударнаас те ингээ өгчөө утга санаанаас нүчүүхэн жоох нэг тосоод тахаар жоохон харамсалтай, тэгэхээр жоохон тохож уншаарай гэж хэлмээрэн. Дэ судар захиалгыг хүсвэл миний Facebook хаяг болон Instagram хаяг руу хаяг утасны дугаараа судар захиалъя гэд явуулахад л болно. Тэгэл болоо. Тэгэл маргааш нь хүрэгтэн захиалга өгсөний маргааш нь хүрэгтэн хүргэлтийн компаниар хүрэгддэг үн 75,000 шүү. Яг ирж авъя гэдэг байгаа хүмүүс ер нь хүргэлтээр авчаарай. Тэгээд үн нь ялгаагүй тийм байна. За тэгээд анхаарал хандуулан цагаа гаргаж сонссон та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.